Өнөөдрийн мэнд. Өнөөдрийн хичээл бие махбодын үүсэл хөгжил гэсэн хичээл байна. За бие махбодын үүсэл хөгжил. Бие махбод хэзээ яаж үүссэн бэ гэж. За бие махбодыг эст бүтцтэй гэж ядгалдаг. Эст бүтцтэй амьд биеүүдийг дотор нь прокарит, эукарит гэх бөгөөд эукаритуудыг прокаритоос үүссэн хэмээн үздэг. За прокаритуудыг дотор нь нэг ба олон эст бие махбод эукаритуудыг дотор нь нэг ба олон эст бие махбод гэж ангилах бөгөөд эволюцийн явцад олон эст бие махбодууд нэг эстээс үүсэж бий болжээ. За тэгэхээр эукарит биеуд бол одоо нэг ба олон эст байхаас гадна за бусад ургамал, мөөг, амьтныг бол үүсгэсэн байдаг байна. За ургамал нарны энергийг ашиглан автотроп буюу мөөг органик бодисоор хооллох боловч за бусад олон шинжээр ургамалтай их төстэй бол одоо харин амьтад одоо гетертроп хэлбэрээр хооллох ба амьдралын хэлбэр нь бол ургамал мөгнөөс эрс ялгаатай байдаг. За байгаль дээр оршин амьдарч байгаа дээрх 3 бүлэг амьтад маань бол гарал үүсэл эволюцийн асуудал орчин үед бол ихээхэн тулгамдсан асуудлын нэг болсон бөгөөд эрдэмтдийн маргааны гол сэдэв хэвээр өнөөдрийг хүртэл явж байна. За эдгээрээс үзэхэд бол хамгийн сайн судлагдсан нь бол одоо юу гэдэг вэ? Амтан байдаг байна гэж. За одоо бидний мэддгээр бол одоо энэ протистес гэж нэг эст амьд биес. За тэгээд протопит анхдагч одоо ургамлууд. За энэ талд бол протозоа буюу анхдагч амьд бие амтан байна. За протозоа гэдэг нь амтан байна. За пита гэдэг нь ургамал байна. За анхдагч амтан ургамал үүссэн байна. За түүний дараа бол койлондрата буюу одоо цацраг тэгшинт амьд биесүүд үүсэх бөгөөд одоо хөвөн биетэн үүссэн байна. За түүний дараа бол хөвөн биетэн буюу олон эст амьтад үүссэн байх бөгөөд за дараагийнх нь бол энэ эхинодермата буюу одоо энэ хагас хөвчтөн гэж ярьдаг. Бидний далайн хот гэж ярьдаг амьд биес маань бас үүсэж ирсэн. Хөвчтний их үүсвэрийг үүсгэж ирсэн байна. За дараагийнх нь болохоор энэ дуграх хорхоонуудын төлөөллөөс дуграх хорхойг харуулсан байна. За хорхоо дээр бол нөгөө хавтгай хорхой, дуграх хорхой, цагирах хорхой гэх мэт амьд биес үүснэ. За дараа нь бол үйт хөлтөн буюу артропода. За артропода дээр бол энэ хавч хэлбэртэн байна тийм ээ. За арачноида буюу аалц хэлбэртэн байдаг байна. За мөн энд одоо моллюск буюу зөөлөн биетэн байна. За бранчоида заламгаагаар амьсгалагчд байна тийм. За энд бол одоо нөгөө юутан хөндийн эвлэтэн гэх мэтчлэн амьд биесүүд байна. За мөн хамгийн сүүлд нь бол одоо энэ хөвчтний хүрээ вертебрата буюу сээр нуруудан үүссэн байна амьтад дотроо. За амьтдаас бол төрүүлээд сээр нуруудан дотроос загас буюу одоо яс загас, за мөгөөрс загас үүссэн байдаг. За түүний дараа бол энэ хоёр нутагтан байна тийм ээ. За хоёр нутагтны дараа бол юу үүссэн бэ гэхээр мөлхөгчд үүссэн. За мөлхөгчдийн дараа бол юу үүссэн бэ? Шууд үүссэн. За шуудын хамгийн сүүлд үүссэн амьд биес бол одоо энэ хөхтэй амьтан буюу хүн үүссэн байна. За амьтад бол ингээд үүссэн байхад ургамал дээр бол одоо шивлээ шивэрсэн тийм ээ ойм. За тэгээд дараа нь бол нөгөө даал дүрт ургамал тийм ээ. За тэгээд навчид болон шилмөс модод маань бол үүссэн гэдгийг харуулсан. За ийхүү одоо аливаа амьд биесүүдийн үүслийг харуулсан энэ зургийг бол одоо амьдралын мод гэж нэрлэдэг.
Тэгээ амьдрал хизээ яаж үүссэн, аль нь төрүүлж үүссэн гэдэг энэхүү зураг дээрээс харж болно. За дараагийнх нь бол олон эс бие махбодын үүсэл. За олон эс бие махбодод дараах онцлог шинжийг өөртөө агуулсан байдаг. За бие маш олон тооны эсээс тогтох бөгөөд эсэн дотор бэлгийн ба бэлгийн бус байдлаар биеийн эс, бэлгийн эс гэж хоёр хуваагддаг. За биеийн эсүүд нь бол бүтэц үйл ажиллагаагаар өөр байна. За бие махбодод бол эсүүд олон давхраа үүсгэж байрлах бөгөөд дотоод орчин шингэн бодис мэдрэлийн тогтолцооны тусламжтайгаар бүхэл бүтэн бие махбодыг үүсгэсэн байдаг. За дотоод орчны шингэн бодис гэдэг маань юу гэдэг вэ гэхээр бидний мэддэг цус байна, тийм ээ. Тунгалгийн эсүүд байна. За мэдрэлийн тогтолцоонууд гих мэтчлээ эдгээрүүд маань бол эрхтнүүдийг холбож өгөх ийм үндстэй эдгээрээс бол олон эс бие махбод маань үүссэн байна. За олон эс бие махбодын үүслийн тухай янз бүрийн таамаглал байдаг боловч одоогоор ихэнх эрдэмтдийн хүлээн зөвшөөрж байгаагаар орчин үеийн олон эс бие махбодын өвөг нь бол колони хэлбэртэй амьдарч байсан гетеротроп игэл биетүүд байжээ. Бэлэн органик байдлаар холж исэн игэл биетүүд байжээ гэдэг ийм үндсийг тавьдаг. За игэл биетний гол их үүсвэр нь бол чөлөөт амьдралын хэлбэртэй оршдог бөгөөд бөмбөлөг хэлбэртэй, шилбүүртэй. За чиароциаг буюу одоо энэхүү хүрээнд хамаарагдах нэг эс амьтад байсан байна. За тэдгээр нь бол фагоцитоз хэлбэрээр хооллож, за хөдөлгөөний үүргийг шилбүүрийн аппаратаар гүйцэтгэдэг байсан байна. За нэг эс дангаараа хооллох, хөдлөх үүргийг зэрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан тул эволюцийн явцад бол эсийн төрөлжилтөд бий болж одоо биеийн ба бэлгийн эс үүсч бий болсон байна. За эхлээд бол мэдээж биеийн эс нь үүссэн байгаа. За ингээд биеийн эс, бэлгийн эс үүсч бий болох чиглэл явагдаж биеийн эсээс одоо фагофитобласт, киноцит зэрэг үүссэн. За фагоцит хооллох, киноцит хөдөлгөөний үүрэгтэй байдаг байна. Фагоцит нь бол хооллох үүргийг үүсгэх бөгөөд залгидаг, тийм ээ. Эсийн гадуур бүрхүүлээрээ залгын бий болдог бол киноцит нь бол хөдөлгөөний үүргийг гүйцэтгэдэг байна. За биеийн эсийн ялгарлал түүний бүтэц үүргийн чиглэлээр явагдсан нь бол эсийн бие давхраг бий болж олон эс бие махбод үүссэн үндсэн шат болж хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн байдаг байна. За биеийн ийм хоёр давхраг бий болсон явдал нь бол дотоод шингэн орчныг үүсгэж эсүүд хоорондоо химийн янз бүрийн дохионуудыг дамжуулж эхэлснээр мэдрэлийн тогтолцооны их үүсвэр тавигдсан гэж үздэг. Энэ хоёр давхраад биеийг бол фагоцитил гэж нэрлэдэг. За фагоцитил бол усанд сормуусны тусламжтайгаар сэлж идшижээлийн жижиг хэсгүүдийг барьж фагоцитобластаар боловсруулдаг байсан. Эволюцийн хожимын шатанд нь бол фагоцитилүүд нь олон янзын орчинд дасан зохицож янз бүрийн нөхцөлийг бүрдүүлж одоо зохицолгоонуудыг бий болгосон байна. За эрдэмтэд бол эволюцийн хөгжлийн цаашдын явцад орчин үеийн доод амьтад болох хөндийн эвлитэн зэрэг нэг хавтгай хорхоод хөвөн биетэнтэй төстэй хэлбэрийн анхны олон эс биетүүдийг үүссэн гэж үздэг. За ийм байдлаар бол анхны олон эстэн маань бол хөвөн биетнээс үүссэн юм байна. За амьдралын үүслийн тухай ярив. За Пансермийн таамаглалаар бол дэлхий дээр амьдралыг сансраас бичил бие махбод спор хэлбэртэйгээр үүсгэсэн хэмээн үздэг байна. Харин хоёр дахь таамаглал нь бол амьдрал манай дэлхий дээр өөрөө үүсэж бий болсон гэж үздэг. За 19-р зууны дунд үед бол эрдэмтэн Пастер орчин үеийн нөхцөлд бол амьдрал аяндаа үүсэн бий болохгүй гэдгийг эцэслэн баталсан байдаг. За 1924 онд бол
АИ аппарын материйн хөдөлгөөний химийн хэлбэр, биологийн хэлбэрт зүй ёсоор шилжсэний үр дүнд одоо манай дэлхий дээр амьдрал үүссэн болохыг баталж ирсэн байна. За энэ онолоор бол одоогоос 1 миллиард жилийн өмнө манай дэлхий дээр амьд бий байх ямар ч боломжгүй байжээ. Энэ үед бол агаар, ус, дулааны хэмжээ амьд бие амьдрах нөхцөлгүй тийм байдалд байсан гэж тодорхойлсон бөгөөд одоо энэ аппаран гэдэг энэ амьдралын үүслийг тодорхойлж таамагласан анхны эрдэмтний зургийг бол энд харуулсан байна. За дэлхий дээр амьдрал үүссэн процессыг бол дараах шаттайгаар авч үздэг. За нэгдүгээрт нь бол агаар мандлын энгийн органик нэгдлүүдээс бий болжээ гэж үздэг. За тэр нь бол юу байх вэ гэхээр нөгөө азот, тийм ээ, хүчил төрөгч, нүүрс төрөгч гэх мэтчлэн элементүүд маань энгийн органик бодисууд элементүүдийн нэгдлээс органик нэгдэл бий болжээ гэдгийг нэгдүгээр хэлсэн байна. Хоёрдугаарт бол аливаа амьд биесүүд бол нөгөө азотлог суурь бүхий сахар, амин хүчил зэрэг биологийн мономерүүд биологийн бус нийлэгжилт явагдаж байдаг. Энээс бол амьдрал бас үүсэх эхлэл болжээ гэж үзсэн байна. За гуравт нь бол одоо мономеруудын нийлэгжих процесс буюу полипептид, полинуклеотид, биологийн полимеруудыг бий болгож хувиргасан явдал бол амьдрал үүсэх нөхцөлийг бий болгожээ гэж үзсэн байна. За дараагийнх нь бол биологийн өмнөх нийлмэл тогтолцоо буюу пробионтууд бий болсон. За амьд бие махбодын энгийн бүтэц үйл ажиллагаа генетикийн үндсэн нэгж болох эс байсан байна. Эндээс бол амьдрал үүсжээ гэж үзсэн байна. Идүүгээ нарны системийн од гаригууд дээр одоо солироос нүүрс устөрөгчийн нэгдлүүд олдож байгаа хэдий боловч энд бол амьдрал байдаггүй. Түүнчлэн физик химийн тодорхой нөхцөлд нүүрс төрөгчийн нийлэгжилтийн лабораторид гаргаж авч болохыг бол туршлагаар баталж гаргасан байна. За тэгээд энэ нь бол манай дэлхий дээр оршин тогтнох эхний үед бол энгийн нүүрс төрөгч азот агуулсан нэгдлүүдээс бий болсон гэдгийг дүгнэлтэнд хүргэсэн байна. За мономерууд нь бол полимержиж полипептид ба нуклеотидыг бий болгох байдлаар уралд орж одоо агаар мандал, галтуулын лав зэрэг усны оролцоогүйгээр явагдсан химийн үздэг. За үүнийг бол эрдэмтэн Фокс 1960 онд бол туршлагаар баталж байжээ. За дэлхийн хөгжлийн тодорхой шатанд гадаад далай буюу тэжээлийн шүл үүсч түүнд бол одоо консервантын тусал буюу одоо микроспирүүд усанд бий болж түүнээс биологийн өмнөх нарийн тогтолцоо бий болсон бөгөөд протобионтууд буюу анхны одоо амьд биес үүсчээсэн бөгөөд протоэсүүд үүсжээ. Гэвч одоо үүнийг бол бүхэлд нь амьд бие гэж нэрлэдэггүй байна. За эволюцийн явцад байгалийн шалгарлын үр дүнд түүнээс анхны нэг эс бие махбод бий болсон бөгөөд энэ нь бол биологийн эволюц явагдах эхлэл болсон гэж үздэг байна. За эндээс үзэхэд бол ерөнхийдөө бол аливаа амьд биесүүд бол одоо энгийн бодисоос үүссэн. За энгийн бодис нь бол агаарт байсан бөгөөд за түүнд бол одоо галтуулын идэвхжил тийм ээ агаарт байгаа энгийн бодисуудаа нэгдэж нийлсний үндсэн дээр бол юу үүсгэсэн байна вэ? Амьд биеийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг байна. За тэгээд амьд бие бол энгийн бодисоос үүсэж нийлмэл нэгдмэл бодисуудыг бий болгож за тэгээд тэр нь бол одоо уург хөөгтөс нүүрс усыг үүсгэснээр амьд бие үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн ийм дүгнэлтийг тавьжээ. За тэгээд шинжлэх ухаанд бол одоо дээр дурдсан аппарын бол нэлээд ач холбогдол бүхий туршилтыг явуулсан байдаг. За аппаран бол одоо амьгүй хүчин зүйл яаж амьтай болдог вэ? Түүнд юу нөлөөлж байгаа вэ гэдгийг туршилтаар баталж нотолсон байдаг. За ерөнхийдөө бол битүү орчинд махны нэг хэсгийг тавиад таглаж орхиод за тэгээд тэр маань одоо өсөж үржих нь гэж үзсэн.
Гэтэл одоо тэр маань ямар нэгэн нөлөөлөл өгөхгүй байгаа гэсэн. Тэгэнгүүт нь хүчил төрөгчөөр баяжуулж өгсөн. Одоо нэгэсэндээ тодорхой тэр битүү цагаа бага зэргийн одоо агаар орох байдлаар тавихад бол тэнд амьдрал үүсэж, тэнд одоо өөр ялзрал, эсэлдэлт, нийлэгжилтийн процесс явагдаж одоо тэнд амьд бие үүсэж исэн. Энэний үндсэн дээр бол ерөнхийдөө амьдрал иймэрхүү байдлаар үүсдэг юм байна гэдгийг бол Аппаро нотолсон байдаг байна. За тэгээд амьдрал амьд бие бол уурагт биеэс үүссэн гэдгийг бол Аппаро нотолсон байдаг. Дэлгэрүүлээд та хэд маань одоо энэ Аппароны туршилтуудыг бас уншаарай. За ингээ өнөөдрийн хичээлд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.